Өнөөдөр эрүүл мэндийн ажилтны тухай хууль гэдэг анхдагч хуулийн төслийг их хурлын дарагт өргөн барьлаа. Энэ хуулийн хэрэгцээ шаардлага болон олон улсын түвшинд эрүүл мэндийн ажилтны тухай хууль хэрхэн бусад хуулиудтай уялдаж явдаг энэ судалгаа шинжилгээнүүдийг бүгдийг нь хийсний үндсэн дээр энэ анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулж өргөн барьж байна. Тэгээд эрүүл мэндийн ажилтны тухай хууль дээр бол бас хэд хэдэн онцлог зүйлүүд байгаа. За хуучин эрүүл мэндийн тухай хуулиар эрүүл мэндийн салбарын мэрэгжилтний эрх үүргийн асуудал зохицуулагддаг байсан бол одоо энэ хуулиар эрүүл мэндийн салбарын нийт 67 мянган ажилтны эрх үүргийн асуудлууд бүгдөө одоо хуульчил зохицуулагдж байна гэсэн үг. За хоёрдугаарт бид нэр совилогчийн тангаргийг албан ёсоор одоо бас хуульчилж өгж байгаагаар онцлогтой. Гуравдугаарт эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа нийт ажилтан албан хаагчдын нийгмийн баталгааны асуудлыг энэ дэр нэлээд хуульч тусгаж өгж гин. Одоо жишээ нь орон сууцны хангалт, за эрүүл мэндийн салбарт улсын болон төрийн өмчөд, орон нутгийн өмчөд, эрүүл мэндийн байгууллагад 10-аас дээш жил ажиллаж байгаа ажилчны нэг хүүхдийг их сургуульд сурахт нь одоо бас хөнгөлөг тэтгэлэг олгох, за мөн ажил мэргэжлээ гүйцэтгэж яваад эрүүл мэнд амь насаараа эрсдэж хохирсон тохиолдолд нөхөө олгорыг хэрхэн яаж шийдэх үү гэх зэрэг энэ асуудлууд тусгагдлаа. За мөн одоо эрүүл мэндийн мэрэгжилтний хариуцлагын даатгалын асуудлыг хэн хариуцах вэ гэдэг энэ асуудлуудыг энэ дэр нэлээд тодорхой тусгаж өглөө. За мөн тавд хамгийн гол зүйл бол эрүүл мэндийн ажилтны нэгдсэн холбоог байгуулж үүгээрээ зарим нэг одоо төрийн зүгээс одоо олгодог байсан лиценз зөвшөөрлүүдийг илүү их одоо мэрэгжлийнх нь холбоодууд хариуцуулах энэ зохицуулалтуудыг оруулж өгснөөрөө энэ хууль маань нэлээд онцлог болж байгаа. Ингээд энэ хууль хэрэгжиж эхэлснээрээ манай одоо эрүүл мэндийн салбарын нийт 67 мянган ажилчны эрх үүргүүд одоо маш сайн тодорхой болж байгаа гэж ойлгож байна.